Хуцас бид нарыг өөртөө итгэлтэй аз жаргалтай болгох үүрэгтэй үстэй тий. Тийм дэлгүүрийн ясаар гадаадаас ирсэн тэр сүмнэр байд юм уу тий. Эксийн өгсөн захиа юу гэдин тий. Бид нарыг бүгдийг хаяараа гэж зөвсөн байдгаа. Миний амьдралд орж ирсэн баярлаа гэж хэлээд явуулах тэр зургийг өгсөн айгүй гоё ном гэж бол би хувьдаа боцгаануу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийнхөө дугаараараа Японд өтөдөгөө дэлхийд алдартай одоогч хүртэл бестселлерийн нэнд байдаг The Life-Changing Magic of Tidying Up буюу амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт эд шид гэдэг номыг та бүхэндээ өргөхөд бэлэн болоод байна. Уг номын зохиолч нь Мэри Кондо буюу Япон хүн байдаг. За гисэн хэдий чинь ном болохоор дэлхийд нийт 44 хэлээр орчуулагдаж 13 сая хувилбар зарагдсан алдарт ном байх нэ. Мэри Кондо болохоор өөрөө organizing consultant буюу зохицлох гэх юм уу. За тийм ажил хийдэг хүн байх нэ. Ажлаа хийж авах хугацаанд өөрийнхөө олж мэдсэн туршлага дээрээ үндэслэн уг номыг бичсэн байдаг. Мэри Кондогийн болохоор хувь ямар ч гэрийг эмгэгтэйцтэй болгож чаднаа, карьерийнхаа төвхөнд бол алдчихсан удаа байхгүй гэж өөртөө маш ихтэй бардам хэлдэг. Энэ хувьд болохоор ном зөвхөн гэр цэвэрлэх ном гэж хүлээж авах зүйлээр амьдралдаа бас ингэж маш их хэрэгжүүлэхийг оролдог. Шинэ юм бодлож авахтаа байна те эсвэл хүн хоорондын харилцааг ч гэсэн ингэж хэрэгжиж болохааргаа гэж би бол хувьдаа боддог. Тийм ч учраас энэ номдоо маш их хайртай. Тэгээд энэ номыг та бүхэндээ хуваалцах гэж байгаадаа баяртай байна. Хурдан өөрийнхөө энэ номтой яаж учирсан талаар та бүхэндээ танилцуулъя. Миний болохоор 15-6 настай ингээд Facebook дээр уч ном авч хэлдэг групп байдаг. Тэр группээс энэ номыг олоод гэртээ харилцаа дээр номыг уншаад дуусгасан. Газ чинь энэ ном тэр үедээ их нөлөөлөд би гэртээ хараад ингээд нэг чинь ном дүүрэн хуцсан гаргаж хайсан. Одоо бол би өөрийгөө минималист гэж хэлэхгүй. Гэхдээ энэ ном дээр гарсан олон зарчууд миний амьдрал одоо л нөлөөлсөн хэвээр байдаг. Мэри Кондогийн минь алдарт арга маань болохоор нийт 2 алхамтай. За тэр 2 алхам дээрээ тулгуурлан намаач гэсэндээ ингэж 2 хэсэгт хувааж бичсэн байдаг. Номны маань эхний хэсэг болохоор өөрсдийн аз жаргалгүй мэдрэмж өгдөг. Одоо тэр Sparks of Joy гэж яриад. За би нүгийг маш олон татах болно. За би нэг болохоор монголоор аз жаргалын оч гэж орчуулад байгаа. За тэр аз жаргалын оч буюу тэр Sparks of Joy тэр өгдөггүй тэр өөрийг чинь аз жаргалыг утгахгүй мэдрэмж өгдөг тэр бүх зүйлийг хаях 2 дахь хэсэг нь болохоор дахин байрлуулж тэгцлэхээ гэж. Шкава онгоолгоод үзэх юм бол хийсний чинь хэдэн хувийн тийм бүтэн жилийн турш орш өмсөгдөхгүй түрээс төлөхгүйгээр гэж ярьдаг шээ. Түрээс төлөхгүйгээр шкава чинь эзэгнэж байна вэ? Үүнээс харуул бидний амьдралд хэрэгтэйгээс илүү хэрэгцээгүй зүйл бидний энергиэс үргэлжлэн байж байдаг байх нэ. Мэри Кондогийн хэлснээр бол өөрсдөө хэрэгцээгүй аз жаргалгүй болгодог зүйлсээс салснаар гэрээ зэгцлэг цаашлаад өөрийнхөө дуртай зүйлийг хүртэл олох боломжтой гэж тэмдэглэсэн байдаг. Тэгэхээр яаж хаях вэ? Хамгийн эхлээд гэрийнхаа бүх юмыг шалан дээр цуглуулна. Байршил дагнан цэгцлэх гэдэг нь болохоор өөрөө айгу уртгагүй байт юм байна л да. Яад гэх юм бол жишээ нь хувцал гэх юм бол том өрөө нээж болно, унлагны өрөө нээж болно, үүдний өрөө нээж болно гэх мэтчлэн ингээд хуваагдаад байж байгаа. Тэгвэл бүгднийг нэг газар цуглуулаад цэгцлэх юм бол илүү үр дүнтэйгээр бүгднийг цэгцлэх боломжтой байдаг байх нэ. Мөн нэг дор бүх юмаа цуглуулаад цэгцлэх юм бол нэг зүйлээс хэдэн ширхэг байгааг мэдээж олох хэрэггүй зүйлсээ бас танах боломжтой гэж бичсэн байдаг. Нэг дор бүх юмаа бөгнүүлээд цэгцлэхийн давуу тал нь гэх юм бол нэг юмаа цэгцэл дуусчаад нөгөө булангаас дахиад өөр хуц гарч ирнэ гэсэн тийм зовлонгүйгээр гэрээ цэгцлэх боломжтой байдаг. Мэри Кондогийн хувьд тэгэхээр ингээд хүмүүс бүх юмаа ингээд газар дээр булгаал ингээд тавьцсан байхад ингээд нэг асуулт асуудаг нь за ингээд өөр газар та байхгүй гэдэгт итгэлтэй байна уу гэж нэг удаа авлаж асуудаг гэсэн. За тэгэх юм бол ингээд өөрчлөлтөгч нь нэрээ гээл тунгата нөхрийнхөө шүүгэн дотор ингээд орцсон байдаг нэг хоёр хугацаа ч юм уу те бүгдийн чирээд нэг газар бөөнөл тавьчирдаг. Тийм ч учраас та бүхэн гэрээ цэгцлэхтэй бүх юмаа цуглуулж тавьчихсан дахиад нэг удаа за өөр хаана ямар нэгэн хувцас байх боломжтой юу гэд тэгтлээд үзээрэй. За ингээ бүх юмаа нэг газар цуглуулаад тавьчихлаа. За юунаас эхэлж хайж эхлэх вэ гэдэг нь айгүй чухал байдаг. За Мэри Кондогийн бичснээр болохоор хувцас, ном, чимэглэл, бичиг баримт, дурсамжит зүйлс гэсэн дараалал хайж эхэлнэ гэдгсэн байна. За яагаад гэх юм бол дурсамжит зүйлс маань хайхад хамгийн хэцүү байдаг учраас хамгийн амархан зүйлсээс салж эхлэх сэтгэл санаагаа бэлдээд илүү хаях процессыг амархан болгосны эцэс нэрийн сэтгэл хөдлөл холбогдсон тийм зүйлсүүдийг хайхад амар байдгаа гэж бичсэн байдаг. Хамгийн ихний хаях юм маань болохоор хувцас байгаа шүү дээ тий. За хувцас гэхэд одоо аюу олон төрлөөдөг цамц, өмөд, дотор хувцас гэд тий. За тэгвэл тэр бүгднийг ингээд англиад за цамцуудаас эхлээд өмднүүдээс эхэлдэг ч юм уу өөрийнхөө хүссэн англиас эхлээд хайж эхлэх байх нэ. Энэ гоё, энэ муухай гэдэг ингэж хаяхгүй шүү дээ тий. Тэр маань болохоор бас өөрийн гэсэн тийм учир жамсантай. За яадаг вэ гэхээр Мэри Кондогийн хамгийн алдарт арга байдаг. За түрүүний хэлсэнчлэн зөвхөн өөрийгөө ажиргалтай болгодог зүйлсээр хүрээлүүлж амьдрна гэж ярьсан шүү дээ тий. За тэр маань болохоор ямар учиртай вэ гэхээр за
шинэ хөдөлгөөн ингээд нэг цамцнуудаа бүгд ингээд хаях гад ялах гад бэлдсэн байлаа гэж тэгээд томгоо харж үзэнгүүтээ энэ цамцнуудаа ажиргалтай мэдрэмж өгдөг үү? Надад тухтааснагдуулдаг үү гэж өөрөөсөө ингэж асуух хэрэгтэй байх нэ. Хүмүүс манлаад ирэхээр хүрэлцэх мэдрэмжийг ингэж маш их чухалчилж үздэг юм байна л та. Хүрэлцэх мэдрэмжээр ямар нэг зүйлд ингээ энерги дамжиж чинь гэж үздэг. Тийм ч учраас ингэж хувцсандаа хурж үзэж аз жаргалын мэдрэмж төрүүлж гинэ үгүй байна уу гэдгийг шалгаж үзэх юм хэрэгтэй байх нэ. За хэрвээ тэр хувцс чинь өөрт чинь аз жаргалын мэдрэмж төрүүлж явах юм бол тэрийг ингэж үлдээх. Хэрвээ төрүүлэхгүй байх юм бол тэрийг шууд хайна гэсэн замаар үлдээх үү хаях уу гэдгийг ингэж хэлдэг байх нэ. За энэ дундаас болохоор ямар ч одоо хэрэгэлцээгүй шууд хаягдах хувцснууд манлаад ирэхээр хуучирсан, урагдсан, томдсон эсвэл нэг жилээс урт хугацаанд огт өмсөгдөөгүй хувцснууд бол ямар ч асуултгүйгээр бол шууд хаягдана гэж бичсэн байна. Хараа өмснө гэж лээ хэмдэрлээр аваад шкафанд ч 3 жил болсон хугацаар яах юм бэ те? Хуцас бид нарыг өөртөө ихтэй аз жаргалтай болгох үүрэгтэй зү те. Тийм ч учраас өөрийг чинь илүү аз жаргалтай, тухтай өмсгөд өөртөө ихтэй болгохыг тийм хувцснуудаар шүгээгээ бүрдүүлэх юм аа. Энд дээр бас Мэри Кондогийн бич айгуу гоё юм байдаг. Завц алах ингээ өөрийн гэсэн үүрэгтэй. Зарим хувцснууд бол тэгээ чамд өдөр алган өмсгдөх үүрэгтэй байдаг болол зарим хувцснууд зүгээр л чамд ямар стил таалагддаггүй гэдгийг мэдүүлэх зорилготой ирсэн хувцас байдаг. Тийм ч учраас ингээ хувцсандаа за надад одоо ямар юм таалагддаг, ямар юм таалагддаггүй мэдүүлж өгсөнд баярлалаа гэж хэлэнгүүтээ хаях ёстой байх нэ. Энд дээр ч гэсэн яг адилхан байдаг те. Бүхэн ингээ өөрийн гэсэн зорилготой ирдэг. Зарим хүмүүс чиний дэргэд үргэлж байж те хань нөхөр туршиг болох үүрэгтэй ирдэг болол зарим хүмүүс зүгээр л чамд ямар хүн таардаггүй, ямар цангараа хүн таардаг үе гэдгийг мэдүүлэх гэж ирдэг. Тэр хүмүүст хувцснуудаас ч адилхан. Надад тусалсанд баярлалаа гэж хэлээд явуулах явдал юм аа. Гима хайж дуусны дараа л цэцэлнэ гэж хэлсэн байдаг. За тийм учраас шууд цэцлэхээсээ азнаад дараагийнхаа ангилал руу орцгоё. Дараагийн ангилал маань болохоор чимэглэл дагалдах хэрэгсэл гэдэг юм хэсэг байгаа. Хизээж ашиглахгүй йогийн гоцаач гэсэндээ хаях эсвэл хэрэгтэй хүнд нь өснөр сэтгэл дотроос ингээ маш том бол чулаагаа тайцсан юм шиг маш гоё мэдрэмж төрнөө. Хэрвээ энэ нас йогийн гоцаа хаймааргүй байх юм бол одоо яг санаа тий яг йог хийж эхлэх хэрэгтэй байх нь эрчтэй. Гэхдээ ихэнх тохиолдолд бол тэр үнэхээр худлаа байдаг. Хэрвээ тэр чинь нэг жилээс удаа танаа гэрт хэвцэн л байх юм бол та тэрийг эдэж хийхгүй л гэсэн үг. Тийм учраас зүгээр л хайр санаагаа амраагаарай. Би ч гэсэндээ айгүй хүндээ зүгээр ингээ харж байгаа хайж болдгоо мүү гэж асууж магадгүй байна. Мэри Кондо яг энэ дээр бол ингээ бичсэн байдаг. Болохгүй бүгдийг ингээ буулгаж ирээ гэж хэлсэн байдаг. Яагаад гэх юм бол түрүүний хэлсэнчлэн хүрэлцэх мэдрэмж гэдэг бол айгүй том мэдрэмж байдаг те. Энерги ингээ дамжуулж байдаг. Тийм учраас одоо хаях гэж байгаа бүх юма заавал өөрийн гараар ингээ хурж үзээд энэ намайг аз жаргалтай болгож гин үү гэж асуугаад хаяараа гэж зүйлсэн байдаг. Хэрвээ өөрийг үнэхээр уншихгүй гэж бодож байгаа юм бол тэр уншина гэж бодож байгаа хүн таньдуулах ч юм уу те. Тэр аргаар ингэж байхгүй болгосноор энэ сэтгэлээс ч бас айгүй том болчлоо өгдөх юм аа. Дараагийн категори маань болохоор бичиг баримт гэсэн категори байгаа. За энэ дотор болоод ирэхээр мэдээж нэг сараас дээш болсон ямар нэгэн тийм худалдаа авалтын баримт гэдэг чинь худалдаа авалтын баримт авах юм бол бүгдийг нь хаяа. Дээрээс нь энэ тавилгыг хэрхэн өгсрөх вэ гэдэг тэр зааварч гэсэн яг үнэ чамд хэрэггүй. Тийм учраас тэрийгээ ч гэсэн хаяа. Хэрвээ үнэхээр хэрэгтэй ах юм бол YouTube-ээс тэрийг жагалаад үзэх боломжтой шүү дээ тий. За үргэлжлүүлээд нөгөө нэг гутлын хайрцаг, ноутбукны хайрцаг энэ бол бүгдийг нь хаях хэрэгтэй. Хэрвээ үнэхээр хэрэгтэй болох юм бол тэр хадгалж авсан газарлаа уцсах юм бол яг тэр хайрцагч үнэгүй өгдөг угаасаа тийм үйлчлэгээ байдаг шүү. Тийм учраас гэрээ чинь булан эзэгнэж байгаа тэр хайрцагнуудыг ч гэсэндээ хаяарай гэж Мэри Кондо зүйлсэн байдаг. Хамгийн сүүлийн зүйл болохоор асуулын зүйлс байгаа. За хэрвээ хин нэгний өөрт чинь өгсөн бэлэг ингээд өөр чинь хэрэглэгдэхгүй хэрэгцээгүй ингээд гэрт хэмтэж байгаа л тэрийг ч гэсэн хаяа. Яагаад гэх юм бол тэр бэлэг гэдэг зүйл болохоор аль хэдийн зорилгоо биелүүлсэн. Тэр чамд өгж явах үед болохоор чамд үнэхээр гоё мэдрэмж төрсэн бол тэр бэлгийн зорилгоо биелүүлчихжээ. Хэрвээ одоо тэр хүн цаа нөгөө хүнийхэн сэтгэлийг бодоод адуулт хадгалаад ах юм бол тэр бэлгэний чинь зорилго биш ээ. Тийм учраас ямар ч юм бодлохгүй өөрт чинь хэрэггүй одоо тэр юу гэдэг дэлгүүрийн явсаар гадаадаас ирсэн тэр сүмнэр байд юм уу те. Эксийн өгсөн захиа юу гэдэг те тэднийг бүгдийг хаяараа гэж зөвлөсөн байдгаа. Тэр бол ингээд амьдрал чинь ямар ч хэрэггүй ингээд өнгөрсөнтэйгөө зурлах хэрэггүй. Одоо цагт амьдраа одоо цагийг үнэлээ гэж энэ хэсэг дээр бас бичиж өгсөн байдаг. Энэ хүртэл бүх алхмыг хийсэн болвол нийт бүх гэрт чинь байгаа бүх эд зүйлсийн 4-ний 3 нь бол хаягдсан гэдэгт бол би маш ихтгэлтэй байна. Ямар нэгэн зүйлийг ингээ хаяхдаа заавал шууд ингээ хаях биш бас ингээ хэрэгтэй үнд хөндлөх замаар ингэж хасгалт оруулж болно гэж хэлсэн байдаг. Гэхдээ өөрийнхөө ойр дотны хүмүүс битгий өөрөө ялангуяа ээждээ дүүдээ те. За ягаад гэх юм бол энэ маань яг үнэндээ хаяж сэтгэснээгээ амрааж байгаа явдал биш юм аа. Зүгээр л ингээд өөр хүнд хадгалуулж байгаа те. Би дураа өрх юм бол буцаад аавна гэж бодож байгаа. Ийм юм байдаг учраас өөрийнхөө ойр дотны хүндээ бас битгий өөрөө тэр хүмүүс ингээд таалагдахгүй байсан ч гэсэндээ заазаа миний их ч өгсөн юм шинэ манай охин өгсөн юм шинэ гэж та чиний өөрөө чинь сэтгэл чинь бодоод хадгалаад байх боломжтой шүү. Гэвь бол ингээд номныхоо 2 дахь хэсэг буюу зэмхлэх. За жилдээ 2-оос 3 удаа юм уу те. Жигтэй цэвэрлэг ямар нэг цэвэрлэгээ хийдэг. За Мэри Кондогийн хэлж байгаа болохоор гэрт
тайлбарлах юм байдаггүй гэж. За номон дээр бичснээр бол бүх зүйлд ингээд өөрийн гэсэн байршил байдаг аа. Тэрийн л хөр гэхэд ямар нэгэн байршлах байснаар энд хаягдаж ингэж алга болдог шүү дээ тий. Эсвэл ингээд хайч ч юм уу тий ингээд ямар нэгэн байршлах байсан ширээн дээр ингээд тавилаа гэж бол өөрийн гэсэн байршлахгүй өөр ямар нэгэн зүйлүүд нэгцээр байгаа яг л цуглаанд оролцож байгаа юм шиг замраагүй байдал үүсгэе. Эцэг бол эмхлэх хоёр арга байдаг. Эхнийх нь эвхэж далтхийг, за хоёр дахь нь болохоор өлгөх гэсэн арга байдаг. За та бүхний бодлоор бол өлгөх бол хамгийн амархан арга шиг сонсогдож байж магадгүй. Гэхдээ зөвхөн өлгүүлэх дуртай хувцснуудыг өлгөө гэж Мэри Кондо номон дээр бичсэн байдаг. За тэр маань юу гэсэн үг вэ гэхээр өлгөхөд ингээ материалын сундаггүй те өрчөдөггүй тэр өлгүүлэх зорилготой тийм хувцснуудыг эвхэд бас хувцснууд ингээ эвхээ. Яг улаас үүснэ гэж айгүй их айж магадгүй. Гэхдээ зөв эвхэх юм бол хувцсны эдэлгээ болно. Материалд нь илүү шингээ сайн нөлөөтэй байж болдгоо гэж Мэри Кондо бичсэн байдаг. Өлгөх гэдэг нь болохоор өөрөө бас их учиртай. Тэгм өөрийн гэсэн байртай байх хэрэгтэй гэж хэлсэн байдаг те. За хүн болохоор ингээ зүүнээс баруун тишээ ямар нэг юм эсгэлдээ тавьсан байх юм бол айгүй тийм сэтгэл ханамжтай мэдрэмж авдаг юм байл та. За тийм ч учраас ингээ зүүн талдаа хамгийн хүнд одоо хүрдэг гадуур хувцс гэх мэт юм хүнд хувцснуудаа үлгээд баруун тишээгээ илүү хөнгөрөх замаар ингэж өлгөөрэй гэж зөвлөж бичсэн байдаг. Зэгцлээ тавьсан байгаа хувцсаа дээр буцаагаад хуцаа талаа өлгөхөд ч гэсэндээ хаана байгааг нь тэгж мэдэрч тавих боломжтой учраас ингэж замраагүй болдоггүй байх нэ. Эвхэхийн хувьд бол Мэри Кондогийн маш алдарт арга байдаг. Урт өвгөний айлгах төстэй хэмжээтэйгээр ингэж нугалж иргэдэг. Мэри Кондог ингэж эвхээ тавьчихсан байгаа. Ингэж өмөд ингэ босоогоор нь тавих юм бол ундаггүй бүр ингэ тийм гайхалтай эвхэх арга байдаг. За би ч гэсэн энэ номыг уншингууд хашаад YouTube-ээс Мэри Кондогийн эвхэх арга гэж хангалттай тэрийг нь дагаад уураж эвхэж үзчихсэн. Энэ бол маш үр дүнтэй арга хувцал ингэж үрчээдэггүй бүр эсрэгээр эдэлгээ нь удаашрна гэж Мэри Кондо итгэдэг. Бүсэн ингийн байлаас хэд дахин жижигхэн хэмжээтэй болчихж байгаа учраас бид нэр энэ зүгээр л ингэж ганц нуулаа тавьсан хэвцийг бодох юм бол бага хэмжээ эзэлдгээр яг газар маш олон хувцсыг ингэж агуулгах боломжтой болгож өгдөгөө. Түрүүний хэлсэнчлэн тий ингээ хувцсыг эвхэж байх хувцс ингээ нэрийн нэрийг нэг хувцс руу ингээ шингээх байдлаар ингээ энерги дамжуулалт явагдаж байдаг учраас за ингээ аль болох боломжтой болох хувцснуудаа эвхээрэй гэж хэлсэн байдаг. Зэг ингээ босгоо тавих юм бол ундаггүй гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр хувцснуудаа ингээ босоогоор нь хадгалахыг бол зөвлөсөн байдаг. Ягаад гэх юм бол бүгднийг давхарлаад тавьчих юм бол дундаас нэг хувцс суулаад авчих юм бол эцэстмүүдээр буцаад замрааг болчих штэ. Эсвэл ингээд авахд айгүй хэцүү. Дээрээс нь бидний нүдэнд үзэгдэхгүй байгаа учраас тэр хувцсыг харахгүй байсараад өмсөхгүй байх магадлалыг өнөртэй. Тийм учраас бүгднийг харагдах байдлаар ингэж босгож ингэж тавих юм бол дундаас нь суглаад буцаагаад тавихад амархан болгож өгдөгөө. Бүх юмыг ерөөхдөө Мэри Кондо маань босоогоор хадгалахыг эрмэлздэг. Бүр ингээд лаптоп ч гэсэн ингээд босоогоо тавьчихдаг гэж өөрөө бол дурдсан байдаг. Адилхан зүйлсүүдийг хамт тавина гэж мэдсэн байдаг. Хэсгэлээд байгаа гол зорилго маань юу вэ гэхээр тэр маань юу хаана байгаа лээ, энэ маань хаана байгаа лээ гэж огцноо зоох байдалгүйгээр химиг ингэж тэ өөрийнхөө мэддэг. Тэр тэнд байгаа энд байгаа гэх мэдчлэнгээр ингэж өөрийн гэсэн байралтай байх юм бол тэр маань юу хаана байгаа лээ, энэ маань хаана байгаа лээ гэж огцноо зоох байдалгүйгээр химиг ингэж тэ өөрийнхөө мэддэг. Тэр тэнд байгаа энд байгаа гэх мэдчлэнгээр ингэж өөрийн гэсэн байралтай байх юм бол бидний амьдралд энергийг ямар хэмнэж болох вэ гэдгийг энэ номон дээр ингэж харуулж өгсөн байдаг. Тэгээ Мэри Кондогийн энэ арга болоод ирэхээр бусад аргыг бодох юм бол маш үр дүнтэй арга гэж би бол боддог. Яагаад гэх юм бол жишээ нь нэг хувцас аваад нэг хувцас хаяач гэдэг юм аргууд байна те. Гэтэл хүн болгоно ингээд өөр өөр ингэсэн ямар нэгэн зүйлийг хийх арга байдаг. Нэг хүнд болж байгаа арга надад болохгүй гэж болно шүү дээ. Тэгэхээр яг юуд хаалгадчих, юуд хаалгадахгүй байх гэх мэтчлэнгээр би яг юу гэж чинь гэдгээр одоо орчныг бүтээх тийм боломжийг олгодог гэх юм уу. Би өөрөө яг юунд дуртай, юу үлдээмээр байгаагаа сонгож байгаа учраас энэ арга манад бүрчлэх ёстой гэж ойлгож болох нэ. Энэ ном бол миний хамгийн хайртай номуудын нэг. Жоохон байхдаа олж унсанд бол маш их баярлалтай. Тэр үедээ бүх юмаа гаргаж хаяад ингээд дээшээ хараад ингээд идэж байхад маш тийм сэтгэл уужуу онгоосон маш том чулаад хайцсан юм шиг айгүй гой мэдрэмж төрж ирсэн. Тэгээд та бүхний ч гэсэндээ боломжтой бол номыг олж уншаарай гэж би хүсэж байна. 200 хэдэн хүн жил явах үедээ номлоод 2-4 цаг дотор бүгдийг нь уншаад дуусгачих байх. Өөрт чинь тэр баяр баясгалан тэгээд The Sparks of Joy рийг өгдөггүй хүн байх юм бол за ингээд миний амьдралд орж ирсэн тэгээд баярлаа гэж хэлээд явуулах тэр зорилгыг өгсөн айгүй гой ном гэж бол би хувьдаа боддог. Зөвхөн өөрт чинь баяр баясгалан л өгдөг зүйлүүдээр хүрээлүүлж амьдраарай гэж хүсье. Баярлалаа. Дараагийн дугаараараа уулзцгаая.